За өнөөдөр 3 дугаар сарын 22-ны өдөр Казак түмний үндэсний баяр Наврицын баяр тохиож байгаа. За өнөөдөр мэдээж Улаанбаатар хотынхоо төв талбай дээр Казак түм маань Монгол түмтэйгээ одоо Наврицынхаа баярыг тэмдэглэж байна. За энэ өдөр бол мэдээж Навриц түмний хувьд үндэсний өв соёлоо олон нийт сурчлах, замун одоо өөрсдийнхөө аж амьдралын талаар бас гадааддуудынхоо аялагчид болон Монгол түмэндээ бас сурчин таниулах ийм зорилготойгоор өнөөдөр Монгол Навриц 2025 арга хэмжээг зохион байгуулж байгаа. Казак түмний гол үндсэн бол домбор хөгжим, за мэдээж үндэсний хувцас, өөрсдийнх нь одоо үндэсний ёс заншлыг хадгалсан одоо үндэсний бүжгээрээ мөн ялгардаг гэдгээрээ мэдээж Монгол түмний бас нэгэн тодтгох ийм одоо Казак түмэн гэдгийг бол үзэгч таагүй хэлэх нь зүйтэй болов. Юуны манд бид бүгдээрээ Монгол түмэн, Казак түмэн бүгдээр их баяртай байна. Урын хаврыг угтсан Навруз баяр. Бидний хувьд бол 2024 оны 12 сарын 7-ны өдөр Нэгдсэн улсын байгууллагын ЮНЕСКОгийн Бит бус үеийн бүртгэлд Монгол улсын нэрээр нэмж бүртгүүлсэн 13 дахь улс болж гисэн. Тэгэхээр энэ бол хүн төрөлхтний баяр. Монголчууд бидний баяр. Мэдээж зэрэг Монголын одоо чинь угсаатын нэг бүлэг болсон Казакууд бидний баяр байна. Монгол улс ардсан засаглалтаа, ардсан дэглэмтэй хүний эрхийг бүрэн дээдлсэн ийм улс орн гэдгээ бол үүгээр маш тодорхой илэрхийлж байгаа гэдгийг та бүхэн харж байгаа бах. Сүхбаатарын талбай буюу Монгол улсын зүрхэн болсон энэ талбайд бид баяраа хамтаа тэмдэглэж байна. Энд бидний одоо Монгол ах トゥ нар, Казак ах トゥ нар хамтаа тэмдэглэж байна. Бие биенийхээ соёлыг, бие биенийхээ хэлийг, бие биенийхээ үнэт зүйлийг ингээд нандинг одоо дээдлж байгаа сайхан одоо үлгэршээ болж байна. Монгол улс орон даяараа болон одоо Баян Хөлгийн Ховд аймагт одоо зонхлон сууж байгаа нийт одоо Казак түмэндээ хаврын баяр, нарны баяр, Наврицын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд энэ одоо хаврын 3 сарын 22-ны өдөр болдог энэ сайхан баяр бол өдөр шөнө тэнцсний баяр бас Монгол улстай дэлхийд даяараа бас нар наашилсны баяр болдог одоо улс орон даяараа ард түмэн аз жаргалтай байхыг бэлэгдсэн одоо баяр болдог. За мөн одоо эдээ будаа элбэг дэлбэг байхын бас бэлэгдэл болсон юм сайхан баяр болдог юм аа. Тэгээд энэ сайхан баяраараа бас одоо өнөөдөр Улаанбаатарчууд маань нэлээд хэдэн жилээс төв талбай Сүхбаатарын талбай дээр баяраа тэмдэглээгүй байсан. Энэ бас олон жил тасарсан уламжлалыг сэргээж өнөөдөр сайхан баярыг тэмдэглэж байна. За бид өргөжлүүлэн Казак түмтэйг баярыг хуваалцаж байна. Тэгэхээр мэдээж гэр бүлээрээ энэ Сүхбаатарын талбай дээр бас Наврицынхаа баярыг тэмдэглэж явж байгаа гэр бүлтэй бид уулзж байна. Та бүхэндээ Наврицын баярын мэнд хүргэе. Баярлалаа. Тав хүнсэн Наврицын баярын мэнд хүргэе. За тэгэхээр энэ жил бол Навриц түмнийхээ баярыг Сүхбаатарын талбай дээр гээд хамтдаа монголчуудаа тэмдэглэж байна. Баярын сэтгэлээ бас бидэнтэй хуваалцахгүй юу? За энэ жилийн Наврицын баяр нэлээд одоо өргөн сайхан болж байна. За тэгээд одоо талбай дээр уран сугалсан болон одоо Монгол орны одоо өнцөг болонд байгаа бүх Казакийн ард түмэн за тэр дундаа бас Монгол ахын дүүстэй бас Наврицын баярын мэнд хүргэе. Та бүхэнд эрүүл энх аз жаргал одоо энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Жилийн одоо жилд нэг тохиодог Наврицын баяр одоо энэ баяр маа бас онцлог нь одоо архигүй баяр гэдгээр дэлхийд бас онцлог байгаа. За тэгээд Наврицын баярын одоо эргэн тойронд болдог бүх одоо өв соёлоо хадгалсан одоо тоглоом наадгаа одоо урлаг соёлын бүх арга хэмжээнүүдэд одоо хүмүүс илүү их одоо идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна да одоо. За танд баярын мэнд хүргэе. Баярлалаа. Улс орн болсон, ах Монгол болсон. За үндэсний хаанхуу баяраар гэр бүлээрээ хамтдаа баярлалаа явж байгаа. Сэтгэлээ хуваалцахгүй хамгийн гол үндэсний таавс юу гэж харж байна? Одоо тэгэл жилд ганц тохиох баяр дээрээ одоо ингээд Казак соёлоо түгээе хүмүүст одоо ингээд үндэсний хувцаараа гайхуулъя гэсэн утгаараа бүгдээрээ сайхан гоёод ирсэн байгаа шүү. За бүх Монголын ард түмэндээ Наврицын баярын мэнд хүргэе. 1986 онд эцэрлэгийн багшийн сургууль төгссөн. Тэр манай ангийн огтудаа бас Наврицын баярын мэнд хүргэе. Гэртээ өртсөн байгаа найзуудыг. Миний өмсөж байгаа юм болохоор дээр хэд бол биеэр авчирхээр нь энэ үсээ гаргахгүй, энэ хүзүү бие бол ил гаргахгүйгээр анх ирсэн биердээ өмсүүлдэг байсан. Сүүлдээ болохоор залуучдыг өмсөхгүй байгаа. Тэгээд бид нарын ээж нар болохоор биер болж өмснөөс 80 хэд наслах хүртэл энийг өмсөд явсан. Заавал өмсөхөөс хувцас байхгүй. Гэхдээ энэ хий угалцтай болохоор үндэсний хувцас. Тэрийг бол байнга өмсөхгүй хаяа нэг юм баяр өсөөр өмсөж байгаа.
байнга өмсөж болно. Гэхдээ одоохондоо манай залуучдыг өмсөхгүй байгаа. Наврын баярт зориулж Сүхбаатарын талбайдаар бас үндэснийхээ өв уламжлалыг бас таниулах, за монголчуудаа бас энэ ямар үндсэн соёл зан заншилтай байдгийг бас мэдрүүлэхээр монголчуудаа, Улаанбаатарчуудаа бол төлөвлөж байгаа. За үргэлжлүүлэн танаас асуугаад байвал тэгэхээр казак түмний үндсэн гэрт бид зогсож байна. Тэгэхээр яг энэ үндэсний хэв шанж өөрсдийн агуулга талаас бас үзэгчд маань та танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу? Тав хүндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 3 сарын 22-ны өдөр буюу Наурызын баярын өдөр. Нийт элэг нэгт Монгол ард түмэн болон энэ дундаа казак ард түмэндээ казак иргэдтэй Наурызын баярын мэндийг хүргье. Наурызын көжөөгөө ингээ бэлтээд өөрсдөө ингээ ширээгээ засаад казак түмний ингээд орын засаад энэ ор манд болохоор юу бэрний ор одоо нөгөө нэг хүн гэрэлдэн штэ одоо хүүхэд нь гэрлэхээр хатам талаас нь ингээ бэрний орыг ингээ бэлдээд өгдөг байгаа. Энийг болохоор чимэлдэх гэдгийн. Тэгээд ингээд ард нагаа эднаар нь ингээ казак хээтэйгээ бүх энэ өв соёлоо ингээ таниулаад ингээ бүх юм нь ингээ хээтэйгээ байж байгаа. Одоо жишээлбэл танаас бол яг үндсэн хээнүүдээс хамгийн гол чухал гэдэг юм онцлог хээнүүд айл байна? Онцлог хээнүүд нь гэвэл казак үндэсний ийм одоо эднэр ахгүй юу хээнүүд нь хошгоор мүйсгээд бас хий байдаг. Ерөнхийдөө бол тэгэхээр ер нь гараараа хатгамлаараа ингээ хатгаж хийдэг учраас ингээ бүгд гараараа хийсэн юм байгаа шүү. За мэдээж үргэлжлүүл ийшээ ингээд тавгийн идэ будаа байна. Тэгэхээр та энийг бас тайлбарлаад яг ямар ёс тэгтэй байдгийг тэр талаас нь та бас үзэгч манаас тодорхой тайлбарлаж өгөхгүй юу? Энэ болохоор одоо нөгөө нэг хоньны толгой энэ маань бас манай ёсны нөгөө хамгийн гол юм маань эхлээд нөгөө ахсаахалууд маань хамгийн түрүүнд орж ирээд ерөөл батагаа хилдэг байгаа. Батагаа хэлснийхаа дараа манайх ингээд толгойгоо зүсээд гарынхаа баруун талаасаа ингээд хүмүүс тарааж өгдөг байгаа. Тэрний дараагаараа болохоор хоньны сүүж ингээд энэ маань болохоор энэний дараа манай нөгөө хүндэтгэлийн хоол. Тэрний дараагаар гартаа гэд байж байгаа энд. Тэрний дараагаар ингээ казман байж байгаа. Тэгээ оромог ингээ байж байгаа. За тэрний дараагаар болохоор ингээд ээзги маань ингээ байж гин. За ааруулнууд нь ингээ байж байгаа. Ерөнхийдөө үндэсний юм гэхлээр Наурызын баяраар 7 төрлийн юм хэрэгэлдэг. Наурызын көжэн дээрээ болохоор уус, давс, хөц буудаа, арц гээд одоо нэг 7 төрлийн юм ингээ хойлж көжөө хийдэг байгаа. Наурызын баярын онцлог маань тэр көжөөгээрээ онцлогтой орж ирсэн хүн болгонд ингээ хөжөөнөөсөө аяглаж өгнө. Тэгэнгүүтээ заавал 40 айлд ордог. 40 айлд ордог учир нь юу вэ гэвэл энэ жил сатгалан байх тийм эрүүл, тийм хүсэлтэй. Тэгж 40 айлаар ингээ хийсдэг байгаа. Та бид тэр ард чинь үндэсний хувцснууд байж тухайн энэ бүгдийг ингээл өөрсдийн гараараа бас уралж байгаа шүү. Тэгдэг гараараа хийдэг байгаа. Энэ барьцсан энийг болохоор төскийгс гэж хэлдэг. Энэ бүгдийг ингээ гараараа хатгаж ойдог байгаа. Хэдийн хугацаанд юу хийх вэ? Хугацааны үед. Энэ болохоор уддаг юм аа. Нэг гартаа оруулж авсан хүмүүст бол асуудал биш л дээ. Гэхдээ бид нар шиг хүмүүст болохоор нэг 2-3 сар болдгийг. 3 сараас ч их болдгийг. Таны хувьд одоо яг өөрөө гараараа хэрэг энэ хатгамлыг хийж уралж байна? Бид нар болохоор нөгөө баг насаас минь ээж маань ингээд үлгэрлэж явдаг. Ээж маань юм хатгамл хийдэг тийм хүн баггүй юу? Тэгээ бид нар ингээ багаасаа ингээ сурцсан гэсэн үг. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бид өнөөдөр мэдээж казак түмний маань үндэсний баяр Наурызын баяр бол тохиож байгаа. За энэ баярын өдрөөрөө казак түм маань хэрхэн ямар ёс уламжлалаар бас хадгалж ирсэн бэ гэдэг нь бол маш чухал байгаа. За үүнийгээ дагаад мэдээж аялал жуулчлалыг татах за казак түмний маань аж амьдрал, ахуй амьдрал яг эртнээсээ бий болсон энэ уламжлалыг бас тань мэдэх энэ боломжуудыг бас өгж байгаа гэдгээрээ бол онцлогтой байгаа. За мэдээж энэ жилийн хувьд бол нэг онцлог нь бол Улаанбаатар гот буюу Сүхбаатарын талбай дээр нэгдсэн журмаар энэ арга хэмжээг бол Наурызын баярыг бол тэмдэглэж байгаа. За ингэснээрээ гадаадуудын жуулчдыг бас татах Монголд аж түрэн амьдарч байгаа казак түмнийхээ энэ ахуйн соёл болоод нийтлэг энэ өрмөц соёлыг бас тань мэдэх энэ боломжийг бас олгож өгч байгаа гэдгээрээ энэ удаагийн Наурызын баярын 2025-ын онцлог бол оршиж байгаамаа гэдэг бол хэлэх нь зүйтэй болов гэж бодож байна. За үргэлжлүүлэн та бүхэндээ бас нэгэн сайхан домбрын их шиг аялал өгс хүргэе гэж бодож байна.
Навар эзэн баярын өдөр нь өдөр шөнө тэнцсэн өдөр буюу 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 2010 оны 64 дахь хуралдаанаар Навар эзийг олон улсын баяр болгон баталсан байдаг. Манай улсын нийт хүн амын 4% казак ухсаатай эзэлдэг. Нийт казак иргэдийн 76.3% нь Баян Үлгийн аймагт амьдарч байна. Навар эзэн баярыг дэлхийн 50 улсад аж туран амьдарч байгаа казакчууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Навар эз болон шашны баяр бус байгаль ихтэйгийн хүн холбоотой хүн төрөлхтний баяр юм а. Судалгаагаар Улаанбаатар хотод 10.1%, Ховд аймагт 8.4%, Дархуулт аймагт 2.1%, бусад аймагуудад 3.1%-ийг казак иргэд эзлэж байна.